Ингээд өчтөрийн байдлаар Монгол улсын валютын нөөц 5 тэрбум доллар хүрлээ. Ингээд богино хугацаанд нэг 10 тэрбум доллараар нэмэгдсэн гэсэн үг. За энэ валютын нөөц нэмэгдэхэд засгийн газар за мөн Монгол банк ямар нэг гадаад өр тавиагүй, гадаад өр нэмэгдээгүй гэдгийг аль ёсоор хэлье. За Хятадын төв банкта юан төгрөгийн swap хийх хэлцээр бол 2013 онд анх эхэлж байсан. Тэр хэлц юу гэрээ бол одоо байнгын байж идэг. Одоо төв банкны нэг нөөцийн хэрэгслээ гэсэн үг. За одоогоор энэ хэрэгсэлтэй бол бид тэр хүрээгүй байна. Тэр хэрэгслийг бол ашиглахад бол нээлттэй. Гэхдээ одоо ойрын хугацаанд бол тэрийг ашиглах шийдэл бол байхгүй байна. Өөр ямар боломжууд байна? Богино хугацаанд экспортоо нэмэгдүүлээ. Өөр хямд өгөхөөсрүүд ямар боломжууд байна? Энийгээ нэмэгдүүлээ. Бидэнд бол нэлээд боломжууд байна. Би өмнөөс хэлж байсан. За манай дотоодын банкуд дээр нэлээд боломж байна. За мөн экспорт талдаа засгийн газрын зүгээс одоо бонтуудтай холбоотой бит хэмжээг нэмэгдүүлэх бүх боломжуудад ачиж ажиллаж байгаа. За тодорхой хэмжээнд ямар ч байсан нааштай үр дүнгууд гарч эхэлж байна. Экспортууд бол ямар ч гэсэн 3 сарын 31-ний өдрийн байдлаар экспортын бит хэмжээ өнгөрсөн оны 1-р улиралтай харьцуулахад яг ижил хэмжээнд байна. Буураагүй бит хэмжээгээр буураагүй. Үнийн хувьд бол бид цохилт авч байна. Гэхдээ бас нөхөх боломжууд байгаа. За зэсэн дээр бид 40% нэмэгдэж нөхөж байна. За алтан дээр бас боломжууд байна. За бит хэмжээнд дээр одоо бас нөлөөлөх зүйлүүд гэх юм бол энэ биржийн шин зохицуултууд байна. Биржийн одоо хуулинд оруулах өөрчлөлтүүд байна. Гэх мэт за мөн одоо засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтуудаараа дамжаад бусад урсгал зардалуудаараа дамжаад импортод одоо ирж байгаа энэ сөрөг дарамтуудыг бууруулах гэх мэт бүх одоо бодлогын хэмжээнүүдийг аваад ажилланаа.